Дараагийн бичлэгтээ татамарл өнөөдрийн та бүхэнтэйгээ хуваалцах сэдэв маань болохоор өөрийнхөө сул талыг мэдж, ойлгож, тэгээ хүлээн зөвшөөрч яг өөрийнхөө байгаагаар амьдрах тухай байгаа. Ингэж чадсанаар хүнд ямар өөрчлөлтүүд гардаг вэ гэхээр хүний сэтгэл санаа цаанаасаа бүр гоё гэрэлтээд аливаа зүйлд хандахдаа илүү уян хатан болж чаддаг. Тэгээд илүү тайван амгалан тайвширсан сэтгэл зүйтэй байхаас гадна өдөр тутмын амьдралаас ад жаргалыг илүү их мэдэрч чаддаг гэсэн юм давуу талуудтай байгаа байхгүй юу. Тэгээд цаашлаад хүн хоорондын харилцаа нь сайжирч ирдэг. Би өөр дээрээ ч гэсэн баг багаар мэдрээд явж байгаа болохоор хүн ер нь яг өөрөөсөө эхлэх ёстой байна. Тэр тусмаа өөрийнхөө дотор юуг мэдэрч, юу бодож, тэгээд өөрийнхөө сул талыг бас би ийм сул талтай шүү гэдгээ хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл бол хамгийн чухал юм байна гэдгийг бодож ойлгосон байгаа. Тэгээд та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Хүн ер нь өөрсдийнхөө сул талыг бусдаас их нуудаг юм байна л да. Тэгснээрээ өөрөө ч нөгөөдхөө бүр хүлээн зөвшөөрч чадхаа болчдөг. Чадахгүй байгаагаа сул дорой байгаагаа хэр их хүлээн зөвшөөрч чаддаг байхаас ямар хүн бэ гэдгээ улам илүү ойлгож чаддаг. Тэндээс маш олон зүйлүүд хамаараа явцдаг байгаа байхгүй юу. Тэгээд дараах зүйлийг сонсоод та бүхэнд аль нь байна вэ гэдгийг өөрсөндөө бодоод үзээрэй. Нэг бусад хүн юу гэж бодох бол гэж шийдвэр гаргадаг. Ер нь бол бусдад ямар санагдах бол гэж бодох нь маш их байдаг гэсэн үг. 2. Итгэл даах хүн ховор гэж боддог. 3. Ер нь л амьдрал хэцүү юм шиг санагдаад байдаг. 4. Яаж ч сэтгэл нэг л дүүрэн биш байдаг. Нэг л юм дутагтаад байгаа юм шиг байгаад байдаг. 5. Бусдад уур хүрэх, бухимдах, гомдох хандлага их байдаг. 6 нь одоогийн өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй. Өөрөөсөө өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байж чадахгүй гэсэн үг байна шүү дээ, тий. Тэгээд 7-д нь болохоор өөрийгөө буруутгах хандлага элбэг байдаг. Ямар нэг юм болоход надаас боллооч гэдэг юм уу, тий. Би ийм учраас ийм зүйл болчлоо ч гэдэг юм уу. Өөрийгөө буруутгах хандлага элбэг байдаг. 8-д нь болохоор хүнтэй байх нь нэг тийм ядрах мэдрэмж их өгөөд байдаг. Ганцаараа байх нь илүү амар юм шиг санагдаад байдаг гэсэн ийм 8 зүйл байна. Тэгээд эдгээр зүйлээс байх юм бол ер нь өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр цаг нь болсон гэсэн ийм үг юм байна л да. Тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг бол биднэрт цаашлаад бидний амьдралд маш хэрэгтэй зүйл байгаад байгаа. Биднэрт яг өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй бол юу болдог вэ гэхээр өөрийнхөө сул талыг нуудаг, өөрийгөө лаг мундаг харагдуулах гэж хичээдэг шинжүүд хүнд аяндаа цаанаасаа бий болоод идэг юм байна л да. Мэдхгүй зүйлээ мэдхгүй гэж хэлж чадахгүй, тий. Мэддэг царайлдаг ч юм уу, чадахгүй зүйлч байсан ялгаагүй штэ. Чаддаг юм шиг дүр эсэх гээл, тий. Тэгээ хэцүү байсан ч гэсэн хүмүүсээс тусламж гуйж чаддаггүй, өөрөө болгочихгүй л үзээд идэг ч гэдэг юм уу. Тиймэрхүү янз бүрийн зүйлүүд байдаг шүү дээ. Энэ маань ерөөсөө л өөрийнхөө яг бодит үнэтэй нүүр тулж чадахгүй, өөрийгөө яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа үйлдэлүүдийн нэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд ийм үйлдэлүүдийг хүн өөрөө ч мэдлгүй өдөр тутмын амьдралдаа ер нь бол хийсээр байдаг учраас ихэнх хүмүүс бүрэн гүйцэд өөрийгөө яг хүлээн зөвшөөрч чадаагүй байдаг юм байна. Үзэхээр тэгээд өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө сул тал, сул дорой байгааг нуух гэж оролдох тусам өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголтоос улам холдоод байдаг юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Нөгөө талаар бүх хүмүүс бас бие биенээсээ илүү мундаг байхыг цаанаасаа чимээгүй шаардаад байдаг тийм нийгэм болоод байгаа юм шиг бас санагдаад байгаа. Яг тэгэхээр бид нар нэг юм мэдхгүй байвал ч юм уу, тий. Бараг ийм юм мэддгүй юм уу гэл эхэлдэг, тий. Уг нь юу гэдгийг таны мэдж байгаа зүйлийг би мэдж халуугүй. Миний мэдж байгаа зүйлийг та ч гэсэн мэдж явах юм алуугүй шүү дээ, тий. Мэдхгүй байх нь ч гэсэн бас зүгээр ахгүй юу. Уг нь бол яг бодит амьдрал дээр бас ийм юм чадахгүй, ийм юмнаас болж шаналаад, ийм юмнаас болж уйлаач гэдэг юм уу. Ерөөсөө л өөрөөсөө жоохон өөр байгаа бусдын байдлыг бусад хүмүүс хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа үед хүн хүссэн үсээгүй өөрийгөө хаагаад сул дорой харагдуулахгүйгээд хичээчдэг юм шиг байлээ. Тэгээд бодож ойлгосон зүйл маань хүмүүс ойлгохгүй илээ гэд өөрийнхөө тийм зүйлийг бас гээж болохгүй мэн. Өөрийнхөө яг тэр дотор байгаа
үн чанарыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй мэн гэдэг ийм зүйлийг олж мэдээд тэгээд ингэн ч гэсэн бас өөрийгөө таньж мэдж байгаа маш чухал үйл явц юм байна гэж бодсон байхгүй. Тэгээд эндээс яг бодож дүгнсэн зүйл нь бусад хүн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч би өөрийгөө сайн тал, сул тал бүх зүйлдээ мэддэг. За тэгээд тэр өөрийнхөө мэддгүү, чаддгүү, за дээрэс нь сул дорой байгаа ч гэдэг юм уу бүх зүйлээ ер нь бол хүлээн зөвшөөрөөд дүр эсэхгүй ингээд амьдрах шаардлагатай юм байна. Амьдраа явах хэрэгтэй юм байна. Хүн болгоно л яг бие махбодоос бүрдсэн хүн л учраас бүгд 100% угаасаа биш шүү дээ, тий. Өөрийгөө олох, өөрийгөө таньж мэдхийн маш чухал үйл явц юм болов уу гэж би бас бодсон. Тэгээ гадна талдаа ингээд хүчтэй харагдаад тий дотроо ингээд хүн нураал байх юм бол яг үнэндээ тэр чинь өөртөө ингээд зөрчилдөд байдаг байгаа байхгүй юу. Дотор хүн маань бол би ийм зүйл дээр шантраад штэ ч гэдэг юм ингээд хилээд штэ. Тэгэнгүүт гадна талдаа тийм байж болохгүй хүмүүс тийм юмыг одоо хүлээн зөвшөөрдөг юм байлээ ч гэдэг юм уу ингээд бодоод байдаг. За тэнгүүд дотор зөрчил үүсээд ирэхээр гаргаж байгаа энерги хүртэл ингээд асуудалтай болоод ирж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь өөрийгөө ирж хайж олно гэдэг маань таньж мэднэ гэдэг маань бас өөрийнхөө сул талыг ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй зүйл юм байна гэж бас бодсон. Хүн болгоны хувьд мэдээж өөрийнхөө амьдрах, за өөрийгөө олох, өөрийгөө таньж мэдэх гэдэг ойлголт өөр байдаг юм шиг байгаа. Яг өөрийнхөө амьдрч чадж байна уу гэдгээ бас нэг хүн ер нь бодоод үзэх хэрэгтэй юм байна гэж бодсон. За тэгэхээр та бүхэн маань энэ сэдвийг сонсонгоо би яг өөрийнхөө амьдрч чадж байна уу гэдгээ бас дахиад нэг сайн бодоод үзээрэй гэж хэлмээр байна. Гэхдээ ер нь баг зүүж амьдрч байгаа хүн жинхэнэ би гэдэг хүн яг ямар хүн бэ гэдгээ бүр ингээ мартчихдаг. Тэгээд цааш нь бүр дараад орхичдаг юм шиг байлээ. Өөрийнхөө амьдрах гэдэг одоо юу гэдгийг маш их юм ингээд шаарддаг. Энэ нийгэмд бол жоохон бас хэцүү ээж магадгүй те жоохон хэцүү юм шиг санагдаад байгаа. Гэхдээ бид өөрсдийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч чаддаг болчихсон байх юм бол бусдын сул талыг ч гэсэн хүлээн зөвшөөрч чадна гэсэн үг. Тэндээс одоо ямар зүйлийг бий болох вэ гэхээр би биеэ илүү ойлгоно гэсэн үг юм уу? За би ийм сул талтай хүн гэд ингээд яг хөө зарлаад яваад ах шаардлагагүй ч гэсэн зүгээр л өөртөө маш шударга амьдрах гэсэн ийм зарчим гэж бодож जैन. Тэгээд чадахгүй мэдхгүй зүйлээ ингээд шударга хамгийн гол нь хүлээн зөвшөөрчдөг. За тэгээд өөрийнхөө сэтгэл мэдрэмжээ үннээр нь зөв гаргаад, гол нь зөв гаргаад илэрхийлчихдэг байх л хэрэгтэй юм байна гэж ер нь бол дүгнсэн. Тэгээд ер нь муугаа үзүүлэхгүй амьдрна гэдэг чинь хамгийн өөрийгөө гээгээд байгаа зүйл байгаад байгаа байхгүй юу? За тэгвэл өөрийнхөө сул талыг шударгаар хүлээн зөвшөөрч чаддаг болсноор бидний амьдралд ямар өөрчлөлтүүд гардаг юм бэ гэхээр 6 зүйл байгаа байхгүй юу? За нэгт нь болохоор юунд ч ингэж боогдож, ороогдож энэ хүлэгдэхгүй тийм бодол бий болно. За тэрийгээ дагаад тийм үйлдэл ч гэсэн өөрөөс чинь гарна гэсэн үг. Яагаад тэгэхээр жинхэнэ өөртөө дотроо эрхчлөөг өгч чадж байгаа байхгүй юу? Тэгээд тэр эрхчлөө гэхээр нөгөө бид нар бас буруу ойлгоод байдаг тий аялал зугаалал дуртай юм идэл уугаал ингээл хүссэн юм аваад байх юм шиг. Тэр бол яг миний бодсноор яг үнэндээ нэг тийм амьдралын урамшуул юм шиг санагдсан. Тэгээд амьдралыг яг нэмэлтээр ингээ гоё амттай болгодог нэг тийм зүйл шиг. Тэрнээс биш жинхэнэ тэр яг эрхчлөө гэдэг бол миний бодлоор шүү дээ тий өөрийнхөө амьдрах. Одоо нэг бид нар чинь одоо ингэ жишээ нь одоо юу гэж хэлмээрээ луун байлаа гэхэд яг байцаа шиг болох гээд ингээд хичээх хэрэггүй л гэсэн үг байхгүй. Одоо хэрэг галуу шиг болж амьдрах гэж ингэж юмд тарчилж хүлэгдэж ингэж амьдрах гэсэн үг биш. Зүгээр л ерөөсөө байцаа бол байцаагаараа луун бол луунгаараа л байх гэсэн ийм ойлголттой байгаа байхгүй. Тэгээд энэ бол бүр яг маш гоё сэтгэл зүйн эрхчлөө юм байна гэж бодсон. Яг хэнийг ч дуурайхгүй, хэнийг ч үгүйсэхгүй ч гэдэг юм уу те. Тэгэл бусдын байгааг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө, өөрийгөө ч гэсэн байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг ийм нэг гоё зүйл байгаа. Тэгээд мэдээж гэхдээ энд зөв эрхчлөөг ярьж байгаа тий. Эрхчлөө гэхээр л одоо нөгөө дураараа дүргэж дунд чөмгөрөө нарих гэдэг шиг ерөөсөө тийм одоо болчингуу, тийм хүмүүжилгүй эрхчлөөг ерөөсөө хэлээгүй. Эрхчлөө гэдгийг бас зөвөр ойлгох нь их чухал санагддаг.
эрхчлөөтэй хүн гээл утгаа алдаад байдаг зүйлүүд бас зөндөө байна л да. Тийм болохоор гол нь бид нар зөв ухамсарлаж ойлгож өөрийгөө маш гоё зөв сэрэх хэрэгтэй байна даа л гэж бодож байна. За тэгээ хоёрт нь болохоор хүмүүстэй харилцах харилцаа маш гоё хөнгөн бөгөөд одоо гүн гүнзгий болж чаддаг гэсэн үг юм уу? Энэ дээр болохоор би бол яг бас суралцаа явж байгаа. Баг багаар бол мэдэрч байгаа. Хүн намайг үгүйсгэлээж гэдэг юм уу, доогуур үнэллээж гэдэг юм уу, ерөөс тэгж хүлээж авах болчин. За тэгээл хүнтэй харилцахад илүү хөнгөн болоо явцдаг гэдэг тал бас байгаа. За тэгээ гуравт нь болохоор бусад хүнд ч гэсэн ээлдэг зүйлэн болдог. За энэ бол бас үнэхээр үнэн зүйл шүү. Ер нь өөрийгөө ингээд би чи ийм юм чаддгүй юм биш үү? Би чи ийм сул талтай юм биш үү? Би чи ийм сул дорой юм биш үү гэдэг юм уу? Өөрийнхөө одоо тэр бүр байгаа бүхэл сул талуудыг ер нь хүлээн зөвшөөрөөл багаагаар ингээл өөрийнхөө үнэтэй нүүр тулаал яваад ах тусам хүн ер нь илүү ээлдэг зөөлөн болдог юм шиг санагдсан. Яагаад гэвэл бусд хүнийг яг тэр байгаагаар нас хүлээн зөвшөөрч чаддаг болоод байгаа байхгүй тэрийгээ дагаад. Тэгэхээр бусдыг ойлгох сэтгэл улам их болдог гэсэн үг. Гэр бүлч бай, найз нөхөдч бай, тэ ер нь бол бид нар хит их бусдаас юм шаардаад байна гэдэг чинь бас тийм зүйл байгаа байхгүй юу? Нөгөө бусдыг хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийгөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй ингээд ийм байх ёстой гэдэг нэг тийм сэтгэл зүгээр хандаад идэг учраас улам бас хэцүү болоод байгаа. Тийм болохоор найз нөхөд гэр бүл дотор ч гэсэн ингээд нэг болохгүй юм гарвал нэрээ тиймдээ би энийг чаддаг багт энэ хүн чадахгүй гэж бас болно шүү дээ. Гэт ингээд арай зөөлөн ингээд ойлгох чадвартай болдог гэсэн үг юм уу? За тэгээ дөрөвт нь болохоор талархах сэтгэл бүр илүү дүүрэн болно гэсэн үг. Нэг хүчтэй мундаг байх гэдэг тийм баг зүгээл те бусдад муугаа үзүүлэхгүй гэдэг тэр сэтгэл зүгээ ялаад өөрийгөө яг ийм хүн юм биш үү гэд хүлээн зөвшөөрчхөр хүний бардам зам бас багасаад ирдэг гэсэн үг. Нөгөө эго гэж хэлээд байгаа шүү дээ. Би гэж хэлээд байгаа бардам зам багасаад ирдэг. Эргэн тойрны хүмүүс болоод бүл зүйл ер нь бол талархах сэтгэл дүүрэн болдог гэсэн үг. Гол нь чин сэтгэлээсээ бүр ингээд цаанаасаа бусд хүний тусламжаар, дэмжлэгээр ингээ бүх зүйл маань болж шүү. Тэр хүний ачаар, энэ хүний ачаар гэ бүр ингээд ундраад ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг тийм одоо талархах сэтгэлтэй болно гэдэг бас цаанаасаа ингээ гоё баярламар болдог зүйл юм билэ. Тэгэхээр ерөөсөө ийм бодол бол хүний сэтгэлийг дүүргэж өгч идэг. Тэрийгээ дагаад хүнээс өөрөөс нь дүүрэн гэсэн тэр энерги ялгарч байдаг гэсэн үг. Тэгээд ер нь бичлэгүүд дээр ярьдаг тий хүнээс тэр дүүрэн гоё энерги ялгарч байна гэдэг чинь бидний амьдрал яг тэр гоё энергиэр бүрдэж бүтгэхэд маш том үүрэг болж өгч байгаа. За тэгээд тавт нь болохоор өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөх тусам улам илүү ихийг те мэдээ сурыг гэсэн хүсэл эрмэлзэл бас дагаад дүүрэн болж ирдэг гэсэн үг. Би ер нь мэддэг, би лаг мундаг гэдэг ч юм уу. Би энийг бол мэдэн штэ гэдэг нэг тийм бардам сэтгэл ингээл хүнд байхаар тэрэндээ ингээ итгээд цаашлаад өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл ер нь оргилдоггүй байхгүй болчдөг. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөөр чадахгүй зүйлээ мэдхгүй зүйлээ те би ийм юм дээр ер нь бол чадваргүй штэ гэд ингээд яг тэг өөрийгөө ингээд мяалаад ээ гэсэн үг бол биш штэ. Зүгээр ингээд би ийм зүйл дээр үнэхээр бас ер нь өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай юм биш үү? Би угаасаа энэ тал дээр ер нь жоохон чадахгүй, чадвар байхгүй маань ч гэдэг юм ингээ яг үннээр нь л байна гэсэн үг. Хит өөрийгөө доош нь хийгээл ч юм уу, хит өөрийгөө дээш нь дүйдгүүл ч юм уу. Тэгэхэл ер нь хэрэггүй яг үннээр нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг л ийм зүйл байгаа. За тэгээд 6-ад нь болохоор сэтгэл зүй маш хүчтэй болдог. Өөрийгөө ингээ хүн мэддэг болчихсон. За тэгээ хүлээн зөвшөөрчихсөн. Тийм байхаар бусдын үг үйлдэлд ер нь амархан унаад байхгүй. За тэгээд амархан хямраад, бухимдаад байхаа болчдөг юм шиг байгаа. Мэдээж тэгтээ өдөр тутмын амьдралд ер нь хүний амьдрал юм чинь шаналлах, санаа зовох, бухимдах тийм зүйлүүд бол гарна. Тэгтээ бүр харьцангуй маш өөр болчдөг. Тулгарсан зүйлүүдээр арай нэг жоохон өөртөөгөө ярилцаж жоохон ингээд уужуу тавиа эсвэл нэг цаг авч ингээд арай өөрөөр одоо ханддаг болдог гэдэг юм уу эсвэл жоохон ингээд чимээгүй өөртөөгөө байдаг ч гэдэг юм уу авах арга хэмжээнүүд нь арай өөр болчдаг ч гэдэг юм уу ингээд зөндөө олон гоё арга барилуудыг бас суралцсан явцдаг. За тэгэхээр үнэнтэйгээ нүүр тулаад өөрийнхөө үннийг мэддэг болоод за ингээд ирэхээр хүнээс сонссон ч
одоо тэр доогуур үнэлж гин гэж хүлээж авахаа болчин. За тэгээд намайг доош нь хийж гин гэж бодохооч болчин. За дээрэс нь за нэрээ бодит үнэн штэ гэж хүлээж аваад өөрийгөө илүү хөгжүүлэе гэж боддог болчин. Эсвэл зүгээр харин тийм ээ гэд ингээ юмыг өнгөрөөчдөгч болчдөг ч юм уу те. Ингэхлээр нөгөө хүний бардамлахгүйгээр даруй төлөв байдлаар юмыг өнгөрөөж сурч байгаа л гэсэн юм үг юм байна да гэж би бас бодсон. Хүн өөрийгөө ямар вэ гэж хүлээн зөвшөөрч чаддаг болох тусам хүчрхэгждэг юм шиг санагдаад байгаа. Сэтгэл зүй дээр амьдрал дээрч тэр ер нь өөрийгөө ингээд хөгжүүлэх тал дээр тэр ер нь бүхэл зүйл дээр хүчрхэгжээд яваад байдаг юм шиг байна. Хүчрхэгжин гэхээр ер нь цээжэд дэлдэл ингээл би гэдэг ах биш. Чимээгүй хүчрхэгждэг нэг тийм зүйл байдаг юм шиг байна. Тэгэхээр өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл дээр ажиллаад үзээрэй. За тэгэх юм бол энэ маань өөрийгөө шинээр тодорхойлох, өөрийгөө шинээр би ийм хүн баймаар байна гэж шийдэхэд маш чухал үүрэгтэй. За тэгээд аз жаргалтай амьдралын хамгийн ихний алхам бол ерөөсөө өөрийгөө ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрийгөө мэддэг болох гэдэг зүйлээс эхэлнэ гэдэг бол бүр маш үнэн гэж бодож байна. Тийм болохоор хамгийн түрүүнд бүх юмны эхлэл бол ерөөсөө хүн өөрөө байдаг юм аа гэж хэлмээр байна те. Бидний одоо сул дорой гэж боддог зүйл бол яг үнэндээ хүн болж төрсөн хүн төрлөختний яг мөн чанар юм аа. За тэгээд яг л бид нар хүн ёсоор амьдарч байгаа зүйл юм аа. Тийм болохоор бид нар робот биш учраас одоо сул дорой байх нь мэдээжийн хэрэг юм. За тэгээд юм чадахгүй мэдхгүй байх нь ч гэсэн мэдээжийн хэрэг юм. За шаналж уйлах ерөөсөө хүн л юм чинь бүхэл зүйл яг мэдээжийн хэрэг зүйл учраас амьдралынхаа дээр байгаа бүх сул дорой чадахгүй мэдхгүй байгаа зүйлүүдээ хүлээн зөвшөөрөөд нэг үзээрэй. Тэгэх юм бол бас сэтгэл хөнгөрөөд юмыг бас арай өөрөөр харах тийм нэг өнцөг болж өгдөг юм шиг санагдаад байгаа шүү. За тэгээд энэ хүртэл бичлэгээ сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.